За гадаргуугийн талбай нь ийм байх бөмбөрцөг гинэ. За бөмбөрцөг. За бөмбөрцгийн гадаргуугийн талбайг яаж олдог вэ гэхээр S тэнцүү 4π үржих нь радиусын квадрат гэж олдог. За тэгээ энэ нь 784 π см квадрат гэдгээс бид нэр радиусаа олох боломжтой. За мэдээж зэрэг π-гүүд нь хоорондоо хураагдлаа. За 2 талыг 4-т хуваацчих юм бол радиусын квадрат гэдэг нь 196 гарч ирнэ. За эндээс радиус бол 14 тэнцүү байна. За энэ радиус 14 тэнцүү. За тэгээ цааш нь унших юм бол бөмбөрцгийн төвөөс 2 см зайд орших хатгаа өргөдлөө гэж. За 2 см нь энэ хавцаа байдаг гэж төсөөлье. Тэгвэл яг энэ цэгийг дайрсан хатгаа өгтлөл зурна. Тэр нь юу болох вэ гэхээр нэг юм тойрог үүснэ. За өгтлөлд үүссэн энэ тойргийн талбайг бол за тойргийн талбайг болохоор бид нэр π-г үржих нь радиусын квадрат гэж болно. За энийг R1 гэж тэмдэглэе. Тэгэхгүй бол энтэйгээ хамт орчно. Холилдчихно. Тэгэхээр энийг тусад нь өөрөө авчих. Тэгэхээр бид нэр энэ улаанаар зурсан тойргийн радиусыг олох хэрэгтэй. За бөмбөрцгийн төвийг O гэж тэмдэглэе. Энийг нь A, энийг B, энийг C гэж тэмдэглэе. За ер нь бол AC-гийн уртыг олцоход бид нэр радиусаа олчлоо гэсэн үг. За бид нэр OC-ийн 2 тойрон цүгдгийг мэдж байгаа. Цаанаас өгсөн. За OA-гийн урт нь 14 тойрон цүгдгийг бид нэр бодоод олцсон. Тэгээд энд үүсэж байгаа нэг төвшинст гурвалжны Pythagorean теорем бичих юм бол AC-гийн квадрат гэдэг бол 14-ийн квадратаас хасах нь 2-ийн квадрат буюу 196-аас 2-ыг хасахаар 4-ийг хасахаар 192 болно. За эндээс AC гэдэг бол язгуурдаар 192 буюу 8 язгуурдаар 3 гэж гарч ирнэ. За бид нэр радиусаа олцсон. Тэгээ энэ олсон радиусаа энд орлуулаад бодлого дуусна. За тэгэхээр π-г үржих нь 8 язгуурдаар 3-ийн квадрат. Мэдээж 8 язгуурдаар 3-ийн квадрат буцаагаад 192 гарч ирнэ. π-г үржих нь 192. За нэгээд 192-ийг үржих нь π гэж үзвэл арай илүү зөв тохиромжтой.